Хацар эсхэм өвлийн жавар хаа нэгтээ арилж өргөн хаврын сэвшээ уруул дээр наадах мэт. Ир живацэг сайхан. Уул бараантаж цас ханзраад ээвэр газрын хайлбар зам даган урсна. Нарны ээлч цасны их хоёр шавар шалбааг татаж холын замд төмөр хөлгийн хүчийг сорно. Ойр хаваас аргалын утаа үнэртхийг бодоход малчны хот ойрхон байгаа болол та. Эргэх дөрвөн цаг. Эргэх дөрвөн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Сэлэнг аймгийн Сайхан сум, Булган аймгийн Орхон Хангал сумдаас бэлтгэн хүргэж байна. Энэ өвөл Сэлэнг аймагт өвөлжилтөх хүнд цас их оржээ. 3 сар гудаах төхөж байхад бэлчээр нутаг бүхэлдээ цасан бүрхүүлтэй байлаа. Ихэнх айлын мал бэлчээрт гаралгүй хотондоо өвлжсөн сурагтай. Бид Сэлэнг аймгийн Сайхан сумын малчин Ням чулууны хотонд саадсан юм. Хүний жил манай нутаг цас их орж өвлжилт нэлээд хүндхэн байлаа. Мал ямар ч бэлчээрт явах боломжгүй. 11 сарын 3-наас хойш цас орсон да. Яг орсон өдрөө бол нэг 40-50 см байсан шүү. Одоо манай эн чинь 100 гамтай байсан. Эрт цас орсон учраас малчид маань бас эдийн засгийн эргэлтэнд сайн оруулж чадлаа л да. Малаа цөөлөд яг авс нь өвстэй жилэндээ тохируулаад мал авч илтгэхээс өөр зааш. Сэлэнг аймгийн сүүлийн 3 жилийн мал тооллогын дүнгээс харахад 2023 онд 1,768,800 толгой мал, 2024 онд 1,606,200 толгой мал, 2025 онд 1,200,000 толгой мал тоолуулж, он дараалан малын тоо толгой буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймагт өвлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчид малаан эдийн засгийн эргэлтэнд оруулснаас гадна эрчимчсэн цөөн тооны малтай фермийн аж ахуй руу шилжиж байгаагийн илрэл гэж хэлж болохоор байна. Анх энэ нөхрийн аж ахуйг эрхлэх санаа яаж төрсөн? Та анхнаасаа малчин хүн байсан юм уу? Тий, би яг багнааснасаа л ер нь аавыгаа дагаад малчин да. Манай аав ээж хөр чинь утмын малчин. Тэгээ тэр цагаас эхлээл одоо сургууль төгсөөл цэрэгтэй үж ирээл тэгэл би дааж малчин хийсэн да. Тэгэд энэ 2005 оноос хойш яг энэ эцэнцэн мал аж ахуй эрхэлж байна да. Одоо 21 жил. Танаа өхөрнөч одоо махны чиглэлийн өхөр гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг чиглэлтэй тааруулаад одоо сүүнийх байвал махных байвал гэд өгж байгаа идэж тижээл бас өөр байх уу? Өөр байна. Махны чиглэлийн өхөр ер нь тугал цагаасаа эхлээл одоо махны тугал өхрийг хоолнд нь сайн оруулна шүү дээ. Көчлөжэл улаан кевгээр холиод өгч байгаа. Нөгөө яг тугал нь яг төл мал өгөхөөс та көчтэйжэл гэж бас байна л да. За. Яг тэрийг одоо ингээ багаас нийтүүлээ сурвал яг тугал өөрөө мах суугаад том болно гэсэн үг шүү дээ. Би хаанзаад энэ бэчээрээс авах хөстө ургамлаа сайн түйж иж чадна, гүзэн сайн сунна гэсэн үг л дээ. Танай тоглолтнууд бас их биерхүү төрхүү. Ер нь одоо Монгол өхөрнөөс хамаагүй том төр шүү дээ. Одоо мөдийн үнэнээс гихтэл 32 хамгийн доод нь 32 гэлтэйгээр. Яг 3-5 кг хийгээд тэгээд өрөөныхөө хоолыг Нэрник. За одоо сайхан дулаараад гоёулах юм шиг байна. Одоо нэг утгахгүй нэг хэдэн хоногийн дараа энэ ажил бас хагас ухслах байгаа. Тий. Ням чулуун сум орондоо үлгэр дуурайлал болсон туршлагатай сайн малчин. Хөдөлмөрлсөн хүн бүртээ амжилт ойрхон байдгийг харуулж, залуу малчидаа зааж сургана. Тов хийсэн тохилог хашаа хороонд шав хийсэн ажилтай чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа эгэл малчид энэ суманд олоон.
Махны чиглэлийг яг ингэж өхөр үржүүлэхэд бэрхшээлтэй тал нь гэвэл 100 л байгаанд. Одоо өвөл нь ингээд тэжээгээд онд оруулаад сайхан ингээд тарах хүчтэйг нь аваад ингээд гарчгсан нөхцөлд өвөл нь тарган гарчаад 100 нь бол нөгөө бэлчээр байхгүй болохоор ийм аль чи яг л өвөл гарсан хүчээр намар хүчийг хийж ирч чадахгүй байгаа. Юунаас шалтгаалтай нэг үйл бэлчээрийн даац байна. Дээрээс нь хургуураны оролт багс ч гэсэн дээрээс нь нөгөө хонь ямаа өдөр нь мэрэд ид чинь шөнө нь ладуу мэр чинь. Тэглээ өхөр бол тэр дунд бэлчээрийг тэр дунд өхөр бол хилмигдэх гээд байгаа юм л да. Бэлчээр малчид өөрсдөө хамгаалахгүй бол улсын их хурлын гишүүнч гэдэг юм уу одоо жишээ нь сурвалжлагч та нарч гэдэг юм уу төв газрын ах дүүнэрч гэдэг юм энэ бэлчээрийг хамгаалж өгөхгүй. Малчин өөрөө таал хамгаална энийг. Яаж хамгаалах юм? Яаж хамгаалах гэвэл тийм бэлчээрийнхээ даацсан тугруулсан малчид айл өрх болгон л мал чадах юм бол бэлчээрээс эргэж авч чадна. Тэгэхгүйгээр яг л одоо би 40 тонны мал их хэмжээний мал өсгөн яг ингээд энэ бэлчээртэй юм чин гээд ингээд явах юм бол энэ бэлчээр жилээр тусам л доошлоо л байна. Бэлчээр хамгаалыг хүн болгон адилдагч тоо толгойтой мал өсгий гэдэг юм бол бас тэр нь одоо бас яг амьдралд хүрэлцэхгүй байвал ер нь цөөхөн тооны малтай байснаар юун даваа талтай гэвэл тэр амьдралд хүрэлцэх боломж нь тэр малч нь өөрөө л хангана. Яагаад гэж цөөхөн малтай тэрэн чанартай эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах үз давуу талтай байж чадах гол нь эргэлтэнд оруулаад байх юм бол хурдан түргэн олоод байх юм байна тий. Олон тооны ашиггүй малтай байгаад яах юм. Тэр бэлчээр цолимхаас өөр ямар ч ашиггүй. Танаа одоо энэ хашаанд жишээлбэл хэдэн өнхөр байгаа та ингээд жилд хэдийг эргэлтэнд оруулаад ингээд дахиад хэдийг ингээд дараа жил нь яг л тэр тоон дээр барьдаг вэ? Ер нь манайх нэг 100-аад л үнэтэй байдаг л дээдл нэг 110 мар. За. Тэрнээс доошоо дээшээ гаргадаггүй. Тэр өөрөөс өөр ямар ч мал байхгүй шүү дээ. Бирүү мөрөө тугал могол юу байхгүй. За. Ерөөсө төрүүлэл бирүү болоод бараг тугална л тугална явуулж байгаа юм чинь бирүү байхгүй болно. Шүтлөхөр байхгүй болно. Тэгэл яг үнэнүүдээс ингээл дээрээс ингээл шилэл нөгөө бас нэг жаазлаа шүү дээ. Жаазандаа гаргаад идэж мэдш юм дааруулаад яв. Хөр сайхан сүйтэй байна ой. Энэ жилийн их сайхан сүйтэй төрөөд үнэнүүд яста сайхан байна. Одоо цаг ишгээр бэр гоё болохоо. Тугалж цаалдаад бүрээстэй арай хэцүү. Саагаад тэгээд имэвэл байж лээ. Залуу малчи ягаад цөөр чинь миний бодол бол юм энэ бол ирээсээ шууд малын өгөөжтэй л холбоотой. Малын ашиг шимтэй холбоотой. Малаас авах ашиг шим байхгүй болохоор чинь төв газар амархан ажил хийгээд би амар бас хөх юмда филиумда байх нөхцөлтэй л болчиход байна л да. Одоо мах үнэтэй болоод сүйнтэй болоод гэдэг юм махын аш ширэн ноолор нь үнэтэй болоод ирэх юм бол көдөө малч нь илүү гişнэ. Тэгэхгүй Улаанбаатарын чинь махны үн тэнгэрт байна, сүүний үн айхтар байна л гэдэг ах юм шүү дээ. Тэгээд малчт нь болохоор ямар ч ашиггүй байна гэд. Тэгээ одоо яг би өөр дээр жишээ авъя л да. Би одоо энэ ингээд бихүүнэнүүдийг одоо ингээд нэг ширхэг боодол өвс. Юу дээдл нь 18,000, доотл нь 15,000-аар би 8,000-ыг тань тооцоод эзэлдэг. Тэгэд кичнээн тоо гарах. Нэг өвөл онд ороход одоо жишээ нь 8,000 боодол өвсийг та нар тооцоод эзэлдэг. Тэгтээ чи амар тоо гарч байгаа байхгүй. Гэхдээ энэ ингэж өгч чадсанараа яг гэвэл энэ үкрээс авах ашиг нь надад энэ дэр өгч байгаа байхгүй. Би нэг тэгж өгчиж тэр сая хашаанд байсан тугал бий болно. Тэгэхгүй энэ бичээрээр байсан бол тэрнээ зүгээр хашааны ерөөлт ингээл өдвийсэн юм л бол. Хамгийн гол нэг малдаа өгч чадах юм бол чи малаас ашиг өндөр авч чадна. Малдаа өгөхгүй чи малаас харамнаад ах юм бол тэрнээс илүү чамд ашиг ирэхгүй л гэсэн үг байхгүй. Тооцохгүй бол малдаа бас идэвлэнэ. Малдаа чи ягаад идэвлэнэ гэж бол малдаа нав зүгээр өгснийхээ зоргоор өгөөд байх юм бол чи малдаа бүтэн нөгөө мөнгө бүгдийг идэвлчихнэ. Тэггүй чи тооцоод за энд бол хүчтэй тэжээл өгнө, цөөхөн өгнө, нормоор өгнө. Ингээд өгөх юм бол энэ юм аваад мала ямар ч зуднаас мал аваа гарч чадна.
Ням чулуун шиг малын генетик нөөцийг ашиглан өндөр бүтээмжтэй бэлчээрийн даацад нийцсэн санхүүгийн тооцоололтой аж ахуй эрхлэх нь өнөө цагийн малчдын шинэ хувьсал, шинэ дүр төрх болоод байна. Тэгэхээр одоо илгээлтийн нийцэн ч юм уу одоо ингээд эгэ малг одоо төвсөнд малчин болох юмсан гэсэн сонирхолтой хүүхэд бага залуучууд зөндөл байгаа шүү дээ. Тэр нөгөө оюутан байх цагт нь ингээд илгээлтийн нийцэж гэдэг юм уу одоо ингээд тус малчнаар туслахаар ингээд яваад ингээд дээр үе шиг тийм хөдөлгөөнүүд одоо хөдөлгөөн оруулах юм бол нэгээс нь көдөч эмэгтэй хүн очиад нэг залуутай танилцаас уу шүү дээ жишээ. Жишээ нь ийм арга тэр чинь бол нэгээс нь квизний тэнцвэр хүртэл явуулчихсан л байгаа байхгүй. Одоо бол көдөө эмэгтэй малчин хүүхэд гэж байхгүй. Харин көдөө эрэгтэй хүүхэд бол ганц нэг л байна. Одоо 70 өрхт ганцхан хүүхэд байгаа шүү дээ көдөө. 70 өрхт дунд ганцхан эрэгтэй малчин хүүхэд. Тэгэхээр энэ малчны тоо бол ирээдүйд эмзэг сэдвэл дээ. Энэ эмзэг сэдвийг бид олон жил ярьсан ч олигтой бодлого шийдвэр гаргалгүй удсаар бид ярьсаар л. Нүүдэлчин монголчуудын залгамж халаа, нутаг усаа манаж, ахуй соёлоо өвлөж яваа өнөөгийн малчдын үргэлжиллийг ярихгүйгээр маргаашийн тухай бодогдож бэрхээ. Малчин гэдэг мэргэжил өөрөө хүнд хамгийн гол нь өөрөө хөдөлмөрч байх хэрэгтэй, дараа нь эдийн засагч байх хэрэгтэй, дараа нь цаг уурч байх хэрэгтэй, дараа хамгийн сүүлд малын эмч байх хэрэгтэй. Тэгжиж малчин болно. Одоо сүүлийн үед энэ фермер эрхэлж байгаа хүмүүсийг бизнесмен гэж хараад байна штэ. Малчин бизнесмен. Энэ одоо нэг талаараа бас зөв бидтэй те. Та юу гэж боддог? Уу яг малчин бизнес гэж хэлж болно л да. Яг тэгж болох юм. Гэтэ яг ингээд көдөө уулын гэрт маллаад өөрөө малдгүй ингээд өөрөө ингээд яаж гисэн өөрөө төвд байдаг нэг малчин авчир тавьсан хүмүүс бизнес гэх байх л та. Яг ингээд над чиг яг мал дээрээ малаа өөрөө гардаад ингээд байж байгааг нэг бол малчин л гэх байх. Тэгээс яг надыг бол бизнес хүн гэвэл арай худлаа болох байх. Одоо энэ зүттэй үеийн мал төрсөн гэхдээ нэгтэр одоо юм сайхан сүйтэй байна штэ. Аав ээжээс улбаатай удмын малчин ням чулуун уламжлалт мал маллах ухаанаа орчин үеийн арга туршлагатай хослуулан боломжийг бодит амжилт болгон хөдөлмөрлөж яваа нэгэн. Тэрээр фермдэн механикчулсан техник технологи ашигладаггүй ч өрхийнхөө хэмжээнд тохирсон тодорхой тооны үхрийг сүргийн бүтэц эдийн засгийн эргэлтийг сайтар тооцоолон өсгөн үржүүлж байна. Эргэх 4 цаг нэвтрүүлэг дараагийнхаа сурвалжилгаар Булган аймгийн Хангал суманд өрхийн аж ахуй эрхэлж байгаа мэргэжил зорилго нэгт залуу гэр бүлийг онцолж байна. Цэрэнбат Мөнхтвээ 2 2005 онд хөдөө аж ахуйн сургуулийг фермерийн менежмент, фермерийн нягтлан бодогч мэргэжлэр төгссөн. Багийн амьтан тэжээх сонирхолтой тэдний хүсэл мэргэжлийн сургууль цаашлаад мянган дэгдээхэтэ анхны аж ахуйгаа эхлүүлэх үндэс болж байжээ. Мянган дэгдэх аваад Динжин мянгад гэр хороолт айлууд донд хийжсэн. Тэгээд нөгөө дахиад маань гэр хороолт айлууд донд байж болохгүй гээд тэгээд 61-ийн гарамлуу манайх нүүхээр болоод дараа жил нь тийш нүүж очижсэн. Тинчэнэ нүүж очиод 2500 шувуугаар эхэлж хийжсэн. Тэгээд нөгөө тэр үед чинь бас нөгөө жаахан зээл янз бүрийн хөнгөлтөө зээл мэлүүд жаахан маруухан байсан учраас тэгээд нөгөө аж ахуй маань цаашдаа үйл ажиллагаа нь явж чадаагүй. Одоо бол нэгдүгээр хүнсний ховсгал гээл энэ ажлын байр дэмжих атрын 4-р ингээд янз бүрийн ийм хөнгөлтөө зээлүүд тэр үед бол тийм зээлүүд барна байхгүй. Шууд банкнаасаа шууд бизнесийн зээлэл олдно. Тэгээд ирэхээр хүү өндөртэй учраас
цаашдаа нэг дэмжиж ямар нэг аргаар ямар ч бас явж явах боломжгүй юм бэ. Тийм болгохад ирэхээр үйл ажиллагаа маань зогссон тэгээд. Бизнесийн орчин нөхцөл хөрөнгө санхүүгийн асуудлаас болж тэдний эхний оролдлого бүтлгүйтэхтэй зэрэгцээд Монгол залуусын л нэгэн адил гадагшаа явж ажил хийхээр шийджээ. 5 жилийн дараа нутагтаан ирэхэд нөгөө л дахианы аж ахуйтай болох бодол хүсэл нь хэвээр байлаа. Алдаж, онож, будилж босож явсан ч зориг гэдэг зүйл хүнийг зогсоодоггүй бололтой. Бид хоёр шайхад компьютер үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд нөгөө үйлдвэрт ажиллаж байсан учраас за ямар ч байсан үйлдвэрийн дамжлага нэг тиймэрхүү аястаа явдгийн байна гэж бодоод тэгээ бас нөгөө өөртөө хуваарай ч гэсэн нэг өрхийн үйлдвэрлэл бий болох зорилготойгоор энэ Монголдо ирээд ямар ч байсан энэ аж ахуйг хийгээд явж байна. Манай дахианы аж ахуй маань дандаа механиктсан, автомат биш механиктсан тоног төхөөрөмжтэй учраас айгүй их ажил ихтэй. Тэгээд дээрэс нь байрны нөхцөл, халуун, одоо нөгөө хүний баг нөгөө шанцыг шалгатал энд ажиллана гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ аж ахуйг тоног төхөөрөмжийг нь бүрэн автомат болгол ажиллах хүн хамаагүй цөөхөн болно гэсэн үг. Өнөөдөртөө болоод ирэхээр манайх 3 ажилчинтай. Тэгээ өөрсдөө нэмж ажиллана. Энийг автомат болгочих юм бол ер нь бол нэг хүн байх хангалттай. Манайх саяхнаас ийм сортлогч машинтай болсон. Өмнө нь эхнэр маань олон цагаар зогсож нэг бүшлэн гараараа ялгадаг гэсэн. Техник хөгжөөд өстой сайхан юм болж байна. Бид нар одоо ер нь автомат болгож авах сонирхолтой, зорилготой байгаа да эцсийн зорилго маань. Аж ахуй нэгж бодвол ер нь биднэрт олдох зээл тусламж нь арай илүү юм байлээ. Иргэн гэдэг нөгөө өрхийн үйлдвэрлэлд иргэн гэхээр ямар ч хөнгөлтэй зээл олохгүй. Тэгээд тэр нь яхаа хэцүү. Яг хоо иймэрхүү тоног төхөөрөмж баг энэ жижиг иймэрхүү юм бол яг мөнгөө цуглуулж байгаа өөрсдөө авчаад байгаа. Тэгээ нөгөө бүрэн автомат болгох тоног төхөөрөмж заав зээл хүсэхгүй бол бид нар бол яаш дийлэхгүй юм лээ. Тэгээд аж ахуй нэгж болох л ах та. Яг хөл дээрээ тогтсож байгаа тэгэл болно доо гэсэн бодолтой л байгаа да. Булган аймгийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ганц аж ахуй нь Цэрэнбат юм. Өмнө нь аймгийн өндөөний хэрэгцээг Улаанбаатар болон Эрдэнэт хотоос хангадаг байж. Эрүүл хүнс бол шинэ хүнс. Аймаг сумынхаа иргэдийг өглөө бүр шинэ хүнсээр хангах зорилготой тэдний хүсэлтийг орон нутгийн удирдлагууд олзуурхан дэмжиж тэр даруйд нь сумын төвийн захад газар шийдэж өгчээ. Зуны нөхцөлд хамгийн хэцүү гэдэг юм. Энэ дахин аж ахуй. Зуны нөхцөлд хэцүү гэдэг нь халуун. Халууныг л сэрүүн болгож болохгүй, дийлэхгүй. Тэр л хэцүү. Өвлийн нөхцөлийг бол хүүтнийг бол аргалаад байрын дулаахан байж болгоод идэг. Зуны нөхцөлийг харуул. Тэгээд ирэхээр өндөр тоногтой олон дээд давхар болоод ирэхээр л юу болно? Халуун болно. Тэгээд дөрөв давхартах дахианад маань өндгөлтийн хувь нь хамаагүй бага байдаг. Халуунд усл уугаад энэ үхээс үш тижилээ идэхгүй. Тэгээ өндгөн жижигхэн гарна. Гол нь бидний чинь зорилго нь том л өндгөл байх юм бол худалдаа авахчд маань том өндөг, том л өндөг аавна. Гол нь бол том л өндөг аавна гэж манайхан чинь тэгээд идэг. Тэгээд тэрийг том өндгийг л бий болгохын тулд байрныхын температурыг нэг хэвэнд барих хэрэгтэй. Тэгээд дэгдэгийгээ маш сайн маллах хэрэгтэй. Улаанбаатараас өндөг ирэхийг хүлээлгүй. Өглөө бүр дэрэгдээсэн шинэ өндөг эднэ гэдэг орон нутгийн иргэдэд ойртсон сайхан боломж. Хотод бол хэцүү шүү дээ. Хотод чинь нэг юм хийлээ, нэг ийм ч юм болохгүй байх, тийм ч юм болохгүй байх, ийм ч гээл энэ тэндээс нь мэрэгжлийн элтийн газрынханд энэ ч үтээгээд байна, тэр нь шингээд байна гэдэг. Хөдөө орон нутагт бол тийм дарамт шахалт нь хамаагүй бага. Ийм үйл ажиллагаа эрхлэхэд давуу тал нь илүү дутуу ямар ч дарамт байхгүй. Тэгээд дээрэс нь энэ сум орон нутагт юм хийхээр дэмжлэгтэй. Хангал сум улсын төсвөөс татаас авдаггүй эдийн засгийн хувьд бие даасан хөгжиж байгаа сум юм. Эрдэнэ үйлдвэр дагсан дэд бүтэц, автозам, цахилгаан станцын бүтээн байгуулалт сайтай,
хөдөө аж ахуйн ферм ажилуулахад зах зээлийн өргөн боломжтой. Цэрэнбат Мөнхтуяа 2 хангал сум хялгант тосгон төдийгүй Булган Орхон аймгийн сумдын ард иргэдийг өндгөөр хангаж өдөр бүр шантралгүй хичээж зүтгэж ажилласаар байна. Эргэх 4 цаг нэвтрүүлгийн уран бүтээлчид замын хол цасны ихийг туулан Булган аймгийн Орхон сумыг зорж явна. Орхон сум нь ойд хээрийн бүсэд багтдаг нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг шинэс хус мод эзэлдэг ууларх нутаг юм. Энд малын бэлчээр, ангийн бэлчээрийн давхцлаас үүдэн малчид хээрийн бооход малаан өгөх тохиолдол илбэг. Нэг айл жилд 20 гаруй бод малаан хангайд өргөх нь энэ үхэндэг юм. Сайн байна уу та? Сайн байцгаана. За, хоног цаа явж гинэ. Сайн явж байна. За, үндэсний телевизээс явж гинэ. За. Сайхан аварч. Хайлын 2 дугаар баг юм л чинь. Даваас өрөнгө даваад ирж өгдөг. За, энэ жил танаа нутагт өвөлжилт хэр байв? Манай энэ дөрөв шинэ өвөл айтаа сайхан өвөл болсон. Болж өнгөрлөө тий. Одоо хаварч гэсэн их сайхан. Хаварда яг нэг яг хаврынхаа царыг гараад яах. Орхойхон жоо бага зэрэг сасараад яах хүүтэр тиймэрхүү л байлаа. Гэтэ сайхан л. Хангаа газрын малчдын мал арга туршлага гэхээр бас онцлогтой өөр байх уу? Өөр штэ одоо тэгэл энэ жоохон цагаан газар руу бол ер нь яг хариулга бол гайгүй нэг шаардлагатай. Манай энд чинь уул мод бататай болохоор чинь цаашаа даваад явчин тэгэхээр чинь цаанаас нь явж л эргээхгүй бол энэ чинь юу ахгүй цаанаас нь айл зөөтэй амтэн хээрийн амт ягаад эзгүүд цаанаас. Энд чи одоо тэгэл одоо амтэн байж яана өсч буус согоос үлээд өсч байгаа чоно оргөрөөс энэ төр гээд амтай. Малчдын чинь бас одоо байгаль хамгаалагч нэг өсний бас байгаль хамгаалагч мэрэгч шүү дээ та нарын мэрэгч чинь. Одоо тэгэл бас л хажуугаар нь чи малаа маллахын хажуугаар чи байгаль юугаа энэ мод чулууга хамгаалж л ингэж л явна шүү дээ. Бас л чинь намар болохоор шил энд эндээс л мод чулуу авах гал хүмүүс төвөөс л ингээл явдаг. Тэдний чи бас хөө болохгүй ш барихгүй ш наан цаанаас тэгэхгүй бол бас л цугл нэг байгаль хамгаалагчтай мөртөд тэнтэйгээ цугл хамгаалцсан шүү дээ. Таад манайхаар ороод гарахгүй юу? За тэгье. Тэ. За тэгье. Булган Сэлэнг аймгийн малчидтай уулзаж явхад бог малаан цөөлөх хандлага их ажиглагдаж байна. Хангай нутагт баг мал, хариулга маллага ихтэн дээр бэлчээрийн даац, газар ногооны гарцсан муу болсон энэ үед бод малаан өсгөх сонирхолтой болжээ. Малчин даваад орж мөн л ийм бодолтой байгаагаа нуугаагүй юм. Хаврын ажиллаж их юм да ихчээ. Харин тийм ээ өдөөний хүмүүс чинь хаврын ажил барагдахгүй шүү дээ. Өглөөнөөс тэгэл орой болтол гадаал их хвчлэн цагаа өнгөрөөдөг төө. Чи энэ жил мал одоо хэрэг жилбтэй байна. Жил болно гайгүй яг нэг өгжний нэг цөөхөн юмнууд байгаад 10 гаруй юм өгжтэй. Хэдэн хон ямаа төлөлхийн танаа? Ямаа нэг 150-аад хонь нэг 70-аад толон төлөлтөн төө. Хизэнээс төлөж ихсэн. Одоо энд байгаа ураг шигнэж одоо хэд хоногтой ураг шиг вэ? Эднэр одоо 10 гаруй хоногтой ураг шигнүүд байгаад байна. Эднийх өнгөрсөн намар 300 гаруй толгой бог малаан борлуулж төлөлөх малынхаа тоог 200 гаруй толгойд барьсан байна. Миний хинжуг манай хатан зуустай мянган хоньны дундаас би хамаас таньдаг мэс малаад мамай тийсэрдэг дун цагаа үстэй дун хан үттэй түнэс хүүхэн амтингүү түсэн нартан давтаа би тэр битэй таардаг. Булган аймгийн Орхон сумын халиун багийн Царам гэх энэ газар даваад оржинхтай саахалт Ган Эрдэнийх гэх хот айлбий. Ган Эрдэнийн ээж Чомбуугай баг залуугаасаа нэгдлийн мал хариулсан адуучин эмэгтэй. Тэрээр хүү хүргэнийхтэйгэн 3 гэрээр хаварж иж байна. 19 дээрээс л мал малж ихэлсэн дээ.
Манай талигаас цэрэгт явбал тэгэл 75 онд Булган аймгийн Хишиг өндөр суманд гэр бүл болол бит хоёр хоёлаа анх 250 адуу мал авч малсан. Манайх чинь 30 гүнд норм гэдэг байсан. 9000 литр ариг хийн. 150 гаруй гүн галдаг байсан. Хүүгээ жоохон байхад хөгшин маань хэлдэг байсан. Заав энэ бүгд хурлын шийдвэр гэдгийг биелүүлсэн шүү. Энэ миний диплом байж байна. Энэ 5 төгрөг чинь 750 төгрөг боллоо. 750 төгрөг чинь мөнгө шүү миний хүү. Аваагаа дуурайсан, адуугаа сайн мал төлөө сайн аваарай л гэдгийг. Тэгээд миний хүү ер нь адуунд их дуртай. Бэрвитэ ирч одоо 16 жил хоёулаа нэг ээжийн хүүхчгэл боллоо. Би ч өөрөө хадаг тавьж авчирсан болохоор эндээ сайн. Энэ маач надаа сайн. Энэ хавар ер нь нэг жаахан салхи шуурхтай. Тэгээ ерөнхийдөө нэг жаахан ахир хатуу болох байхаа. Энд 3 сарын одоо 20 гарчаад байх чинь мал тэжээсэн ивэрэл байна. Би Улаанбаатар чанаад хэвэгтэй хойлоо тэгээд бүх хүүхэртээ өгдөг юм аа. Тугал бяруу бүгдээрэнд нь өдөрт өглөө орой. Тэгээ мал ядардгүй энэ тэжээлийг идэхээр. Өвлийн авцсан юм чи хаврын нэг даваад нэг онд оруулчихгээл бид зүтгээл байж байна. Ерөнхийдөө өвлийг одвол хавартай ажил ихтэй. Тэгээ мал ахуй төллөөд тэжээл мэжээл өгч мөхөөс агуулаад тэгэл энэ тэнд хараа хяналгаа их гарах юм. 3 настай эдсэн тоглож байгаа шүү дээ одоо. Бухуу уйлд гараад л энэ хавар туглах гонжнууд. Тэгээ бухтаа өгөөл туглуудаа болохоор өгөөл гаргачдаг. 12 сараас ахуй тэжээгэл 4 сарын 20-д ногоо гартал тэжээгэл тэгэхгүй л бол яг хаврын ихэнх сар гараад ирэхээрэл ерөнхийдөө муудаал тэгээ цасны их ус гараад цасны ус цэритлээ уугаал тэгээ энэ төвтэл өргүүлчихгээл энийг өгөөд байвлыг баш чи нэг арай гайгүй хөлийн жоохоо хориол тугуулаад хөнгөртлөө нэг юм гайгүй л яах. Их л сайн зүтгэнтэй. Их л сайн ажиллаж их л сайн зүтгэжлээ чам малаа онд оруулж хийж авч маллаа штэ. Цаг агаар нь хэцүү болоод их юм уу. Тэгээс одоо би ч одоо нэлхасаад мал дээр байсан тэгээд өвөл хавар нь хатуу очихоор бүр зүтгэчихээ. Тэгэл ерөнхийдөө тэгээд малын барлаг л болох юм дөө. Малаа тийжээгэл өөснөө чиг мал гэж зүтгэл өөснийхээ хайд ганд нь аяал тэдгээс өдөө болтол малцсан юм чи. Одоо тэгэл энэгээр малчин болоод өгшөртлөө тэгэл малчин заяагараа дуусна да аваасаа мэрэгжил нь малчин юм чи. Тий. Намар, өвөл, хавар, зун гэд эргэх 4 цагийн аашинд малаан дагаж бэлчээр сэлгэн аж төр эгэл малчдын амьдрал ажин түжин амар амгалан. Өөрийн гэгээнээс үчийн бүрийн хүртэл бориг бохис хийсэнгүй гэж тэд гомдлохгүй. Өөртөө тохиосон хувь тавилан нүүдэлжин ахуй дан зогсож одоогийн нийгмийн ороо бусгаа шуурганд амьдрах гэж л зүтгэж явна. Эргэх 4 цаг нэвтрүүлэг мал малчны зоод хинийсэн уран хаврын төлийн дуунаар Булган Сэлэнг аймгийн малчидтай үзэгчид та бүхнийг уулзууллаа.